2026 оны Баянгор аймаг маань боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэ ирсэн жилийн хүрээнд бол 5 зорилтын хүрээнд 34 ажил арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөө одоо нэгдүгüүрх нь бол сурлагын амжилтыг ахиулах чиглэлээр юу ихэ гэдэг зорилтын хүрээний нэгт нь бол одоо төрөлцсөн ахлах сургууль байгуулгаа гэдэг ингээд төлөвлөөд энэ зорилтод ажиллаа хэрэгжүүлэхэд ажиллаж байгаа. За яагаад төрөлцсөн ахлах сургууль гэж ярих болсон юм бэ гэхээр одоо Монгол улс маань бол алсын хараа 20-аг урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлохдоо одоо тодорхой нөхцөл хангасан ахлах сургуулийг бета хөгжүүлэх хэлбэрээр одоо төрөлжүүлэн хөгжүүлнэ гэдэг ингээд алсын хараа 20-50-даа тусгасан байгаа. Үүн дээр үндэслээд одоо Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны гөтөлбөрт одоо бас суралцагчдад одоо ажил мэргэжлийн жишээг баримжаа олгох, тэдэнд мэргэжлийн эрх олгох, сонгох боломжтой одоо төрөлцсөн ахлах сургуулийг одоо аймаг бүрд байгуулнаа гэдэг энэ засгийн газрынхаа үйл ажиллагааны хөтөлбөрт тусгацсан байгаа. Үүнтэй уялдуулаад одоо боловсролын яам, боловсролын сайд маань жил бүр аймгийн засаг даргатай хамтран ажиллах гэрээ хийдэг. Энэхүү гэрээнд одоо сүүлийн 2 жил бол бас орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, хүн амын ягтршил, газар зүйн байрлалаас гаргалзан үзэж мэргэжлийн эрхтэй болон төрөлжсөн одоо ахлах сургууль байгуулнаа гэдэг ингээд гэрээн дээрээ заагдсан ажил юм аа. За тэгээд Монгол улс боловсролын багц хуулиа 2023 онд баталсан. Энэ багц хуулийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох сургуулийн өмнөг болон ерөнхий боловсролын тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн маань одоо 20 дугаар зүйлд бол ерөнхий боловсролын сургууль нь ямар бүтцтэй байх вэ гэдгийг тодорхойлоод өгсөн тухайлбал энэ хуулийн одоо 22-ийн 1 дээр нь бол багц сургууль гэж авч үзэж байгаа нэгдүгээрт. За багц сургууль гэдэг нь 1-ээс 5 жилийн сургалттай сургууль. Эсвэл багц сургууль цэцэрлэгийн цогцлбор гэж том хэлж авч үзсэн байгаа. За дараагийн бүтц нь бол дунд сургууль. Дунд сургууль гэдэг нь ямар бүтцтэй байх вэ гэхээр 1-ээс 9-р ангитай юм уу 6-аас 9-р ангитай сургуулийг дунд сургууль гэж нэрлэнэ. Энэ нь бас яг мөн л газар зүйн байршил, хүн амынхаа одоо ягтршилд ингэж аймаг хотынхоо төлөвлөлтөнд уялдуулж ингэж бүтцтэй тодорхойлно гэсэн үг. За дараагийн 3 дахь хувилбар юу вэ гэхээр бүтц нь юу гэхээр бүрэн дунд сургууль. Бүрэн дунд сургууль гэдэг нь 1-ээс 12 жилийн сургалттай байж болно. 6-аас 12 жилийн сургалттай сургуулийг одоо бүрэн дунд сургууль гэж нэрлэнэ гэдэг. За энэ бүтцийн дөрөвт нь бол ахлах сургууль. Ахлах сургууль гэдэг маань өөрөө 10-аас 12 жилтэй сургуулийг ахлах сургууль гэдэг. За энэ бүтцүүл ер нь Монгол улс ганцхан ингээд одоо ерөнхий боловсролын сургуулийнхаа хэв шинжид өөрчлөлт хийх гэж тодорхойлсон юм. Өөрчлөлт биш. Дэлхийн одоо хөгжингүй одоо улс орнуудын ер нь бол боловсролын салбар нь яг сургалтын байгууллага нь ийм бүтцтэй явдаг. Одоо айлч улс оронд очисон бага сургуулаа төгссөн хүүхд дунд сургууль руу шилждэг. Дунд сургууль руу шилжсэн хүүхэд нөгөө өөрийнх нь гэрт ойргоо харьяа сонирхсон мэрэгчлэрээ ингээд ахлах сургууль руугаа ингэж шилждэг. Боловсролын тогтолцоо бол ингэж явдаг. За Монгол улсын засгийн газраас бол одоо Монгол хүүхд бүрийг мэдлэг ур чадварын хоцрогдоос чөлөөлё гэдэг ингээд нэг арга хэмжээ 2026-аас 28 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлөө батлуулж байгаа. За энэ маань юутай уялдаж холбогдож орж ирж байгаа гэхээр одоо анх удаа Монгол улс 2022 онд PISA олон улсын үнэлгээгээр одоо хүүхдүүдэд суралцагчдынхаа нийт суралцагчдаа суралцах чадрыг одоо үнэлүүлсэн. Дэлхийн 80 орн энэ үнэлгээнд амрагдсан. Монгол хүүхдүүд 10 настай хүүхд нь олон улсын хүүхдүүдтэй харьцуулахад бол бас нөгөө 5 жилээр за тэгээ хот хөдөөгийн ялгаа гэдэг бас энэ дээр гарч ирсэн. Одоо манай салбарын сайд бол бас салбарынхаа хурал мэдээллээр бол бас энийг мэдээлээ явж байгаа. За тэгээд энэ тайлан маань бол 3 жил тутам үнэлгээгээ хийгээ гардаг. 2025 оны тайлан бол энэ онд гарна. За тэгээ 2022 оны одоо PISA-гийн үнэлгээгээр харагдж байгаа энэ дүнгээр бол одоо Баянгор аймгийн үнэлгээ яаж гарсан бэ гэхээр одоо нийслэлийн дундаж гэж гарч байгаа. 21 аймгийн дундаж гэж гарч байгаа. 333 сумын гэж дундаж гарсан. Эднэрийн дунджаас бол бас математик чадвар, унших чадвар, байгалийн ухааны чиглэлийн чадварууд бол бас гоцрогдолтой байгаа нь бол энэ судалгааны тайлангаар бол харагдсан байдаг. Хүүхдүүд маань бол 10 дугаар ангиасаа мэрэгжлийн сонгоод мэрэгжлийнхаа сонгосон чиг баримжаагаараа одоо хичээл сонголтоо хийж одоо мэрэгжил сонголт, хичээл сонголт маань ингээд явагддаг. Төлөвлөлт сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу ингээд явагддаг. Тэгэхээр энэ ахлах сургуулийн онцлогийг бол бас тэр талаас нь харж үзэх хэрэгтэй юм аа. За иргэдийн урлын тогтоолыг хэрэгжүүлэх, засаг даргын цагламжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бид тэгээд нэрлсэн жилийн маань зорилттой ажил байсан учраас аймгийн төвийнхөө ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль буюу одоо 12 жилийн сургалттай төрийн өмчийн 7 сургуулийнхаа бид өнөөгийн нөхцөл байдал дээр бол бас
шинжилгээ хийж ажилласан. За байршлын хувьд хүчин чадал тэгээд тэр лаборатори тоног төхөөрөмж энтрийн хувьд одоо ингээд бас цаашид ингээд хөгжүүлээд явах боломжтой сургууль нь Цайгаас их сургууль юм аа гэдэг шийдэлээр хүрээд энэ сургуулийнхаа ахлах сургууль руу шилжих арга зам яаж хэрэгжүүлж ажиллах вэ гэдэг бодлого төлөлтүүд юм бол ингээд хийгээд ажиллаж байгаа. За тэгээд ахлах сургууль гэдэг маань 10-аас 12 жилтэй байдаг гэнгүүт эцэгхүүд маань тэгвэл миний одоо 6 дугаар ангид сурж байгаа, 1 дугаар ангид сурж байгаа, 2 дугаар ангид сурж байгаа ч юм энэ хүүхдүүдийг хайжуулах гэдэг байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөж бас ярьцгааж ах шиг байлаа. За тэгэхээр бидний хувьд бол Нодны Өвөр ханган аймаг одоо бараг монголчууд мэдэндээ Өвөр ханган аймгийн мэргэд сургууль. Энэ мэргэд сургууль одоо байгалийн хоноор чиглэлээр бас нэлээд мэрэгдсэн юм дуршлагтай одоо хүүхдүүд нь бас жил бүрийн сурлагын амжилт чанараараа бол улсад эрэмблэгдэж явдаг энэ шилдэг тэргүүний сургууль маань бас Ноднонгоос ахлах сургууль руу шилжих энэ шилжилтийнхаа ажлыг эхлүүлээд 1-р ангийн хэлсэлтэд зогсоод за хүүхдүүд нь өргөжлүүлэн сурах замаар одоо ингээд ахлах сургуультай шилжих юм хувилбараар ажиллаж байгаа юм дуршлаг байсан. Тэр дуршлаг дээр үндэслээд бид нар ч гэсэн бас ингэж хэрэгжүүлэх боломжтой байна гэдэг юм гарц шийдлийг хийгээд төлөвлөөд ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр одоо ахлах сургууль болсноор одоо хүүхдүүд нөгөө сургууль орчноосоо өөр газар шилжиж суралцсна гэсэн асуудал байхгүй гэж ойлгож байна. За хамран сургууль тойргийн хувьд бол боловсролын газар тухайн жилд 1-р ангид элсэх цэцэрлэгт орох хүүхдүүдийнхаа мэдээ судалгааг авсны үндсэн дээр жил бүрийн одоо эхний хагас жилд 6 сард гэж хэлж байна. Одоо хамран сургууль тойргон бол тогтоодог. За тэгэхээр одоо айл хэсгийн хүүхдүүд нь 1-р сургуульд, айл хэсгийн хүүхдүүд нь 2-р сургуульд сурах бай гэдэг бол яг тогтсон жишээ нь ингээд тойрог биш жил болгоныхоо онцлог тохирч бид нар явах үгээр хамран сурах тойргоо тогтоож явдаг гэж ойлгож байна. Монгол улсын хувьд ч гэсэн одоо энэ хуулийн бүтцтэй тулгуурлаад одоо бас л хүн ам төвлөрсөн аймгийн төвийн суурьшмал газраа одоо дагнсан бие даасан бага сургууль, бие даасан дунд сургууль, бие даасан энэ ахлах сургуулиуд ингэж хөгжих боломжийг болцсон нээж өгч байгаа давуу гэж харж байна. За тэгээд ахлах сургууль байгуулснараа энэ тухайн сургууль нь одоо ямар давуу тал үүсэх вэ гэхээр 1-р мэдээж сургалтын материалыг баазуул зориултын дагав сайн бүрдэж өгнө. За яагаад ингэж хэлж байна гэхээр одоо жишээ нь ингээ физикийн хичээл судлаа гэж бодоод тэр физик хүүхдүүд яг нөгөө шаардлагатай багаж дадлагын одоо багаж тоног төхөөрөмжн дээр ингээд дадлаг туршилтаа хийгээд онлайн ингээд амьдрал хэрэглээ болоод ингээд судалж суралцах боломж бол одоо манай альц сургуульд байдаггүй. Тэгэхээр зэрэг энэ тагнаад кабинетуудаа байгуулад ирэхээр зэрэг хүүхдүүд маань яг л нөгөө тэр дадлагын сайхан орчин бүрдээд өгөн тэндээ хүүхдүүд дадлагаа туршилтаа хийн тэ ингээд тэрийг нөгөө судалж байгаа онолтойгоо холбоод ингээд судлаад явах юм давуу талууд нь бол ингээд нэгсэндээ сургалтын орчин бол сайхан бүрдэж өгнө гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт мэдээж энэ ажиллах багш нарыг мэрэгшүүлэх, чадварчуулах чиглэлээр одоо илүү бас багш нарт нь бол боломж бүрдэж өгнө. Монгол улсынхаа алсын яраа, засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр тэгээд боловсролын салбарт тэдний оюунд хийж байгаа энэ хөрөнгө оруулалтын чиглэлээр хонгор нутгийнхан маань бас ингэж хамтарч нэгэн сэтгэл, нэгэн зорилготой ажиллаж боловсролынхаа ингэ шинжилэл, өөрчлөлтөс бодтой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсээрөө юу.